Сайн байцгаана уу? За, өнөөдөр шинийн 7. Маргааш өглөөний шинийн 8-ны ургахын улаан нарнаар бурхан халдуун дээр очин залгах гээд аялал гарсан явж байгаа. За, их бол найзтайгаа явж байгаа. За, бид хоёр яг одоо хаан хинтийн дархан цастай газрын яг бүс нутгаар хилээр одоо давж байна. Тэгээд яг ингээд сайн байна уу та? Сайн байна. За, ахын ингэдэг бай. Засгийн тамга газар жижиг ажилд анхны хоёр гээд одоо энэ дүүнийг ажиллаад байж байна. Анхны хоёр жижигтэй өнөөдөр жижигтэй. Инх бол за машаа. За ингээд ийм найзуудын бүрэлдэхүүнтэй ингээд явж байгаа. За би яг одоо ингээд дархан цаастай хил хамгаалтын одоо зоон руу орох. Бүс рүү орох гэж байна. За зогсоож байна. За анхны хоёр ах өнөөдөр хичнээн машин гарав. За ер нь одоо манай нөгөө залуучууд чи ер нь оны дараа их явцдаг болсон шүү дээ. 1 сарын 1-ээс ингээд явцдаг. Цагаан сараар нэг одоо нэг айхтар яваагүй байна. Өнөөдөр 80 чинь 12 машин гарсан байна танахта. Түрүүнийхтэй одоо түрүүнийг 6 машин гарсан. Ингээд танахта 12 машин л шахах. За бит хоёр за би хувьдаа 5 удаа. Инх бол 5 удаа. Би хувьдаа 4 удаа. 4 удаа явж байгаа. Инх бол 5 удаа. Хамтдаа бид 3 удаа явж байгаа. Яг ингээд нэг машин цуцгаагаад ингээд явж байна. Бурхан халдууны доор ингэрт юу болдог гэхээр одоо шинийн 7-ны орой бараг найр наадам шиг. Тий. Цонаар нарыг хаа. Тий. Бараг 100 гаруй машин тий 40-50-аад отог цугладаг. Тэгээ нэг нутгийн ирчүү сайхан цуглаад орой бас ил гал дээр тий цайгаа чанаас гал болоод цуунгаа идээд хоолоо идээ тий сайхан цуцгаад танилцаад цуцгаад. Тэгээ бас тим юм байгаа болоо гэж төсөөлтөд явж байгаа. За тэгээд гэтээ ахын яг тийшээ л өөрөө одоо өнөөдөр л очиж ер нь очоогүй байна. Очоогүй. Тэнд бол тийм байж л байгаа л да. Тэгээд тэгвэл болдог байдаг юм чинь тий. Тийм нэг юм Монголд байгаад Монгол төрсөж өссөн гэдэг ч юм уу нэг Монгол ирчүүдийн нэг юм өөр улсуудын мэдэрдэггүй хамт байгаа ч мэдрэхгүй капитал байх л та. Бид нар өөрсдөө тэндээс их кап авдаг. Тэгэлгүй. Одоо тэгээд хүйтэнд гадаа тий. Галын дүлэнд ингээд нэг галын утаа өнөрлөөлөг. Утааны өнөр үнч гоё мэдхгүй тий. Тэгтэл энэ өдөө тэгтэл ер нь зүгээр энэ тэр ил шансан цаа чих гоё гэдэг шүү дээ. Цаагаа угаа тий. Амт нь ороод. Тэр нэг амтны ялгааг бид нар л мэдэрч авах шиг байгаа. Тэгээ Монгол хүн болж төрснөх өөрөө яг энэ одоо газар оронд тий одоо их эзэн Чингис хаан маань одоо бүр яг энэ бидний явж байгаа энэ жимээр тий одоо ингэж явж энэ сайхан хайрхныгаа бас дахиж одоо дэлхийн талыг одоо эзэлсэн гэж бодхолоор за одоо жиггэн монголын болсны дэлхийн соёлын өв болчиход байж байгаа байхгүй одоо тэр хэлбэр за дэлхийн соёлын өв тий их бурхан халдун хайрхан төрийн болон бүх зэргийн хар сүлтийн тахилгах Монгол төмний сүлт хиймрийн бэлэгдэл үндэсний бахархалт хэрлэн 5 салааны хүрээ төөг мөнгөн барьцсан. За одоо ийшээ юу гэж байгаа? Бусад ангийн даваа гэж байгаа. Хэдэн километр эндээс? За бусад ангийн даваа ийшээ одоо та чинь 45 40 гаруй яваад очиж байна. Сөөхөө явна тий. За тэндээс цааш бол гадны хүн гарахгүй. Тий өнөөдөр би ятдаг шиг. Нөгөө гадаад машинаа нэг сахалтай боос сахалтай нэг золоотой ямар сайндаа манай тэгж ярьж штэ. Монголын бизнес гэж. Өнөөдөр одоо өөрөө Монгол биш би Монголоо л. Яагаад тэгж таасав? Гэхдээ одоо бас ийшээ чи нөгөө тий гадны тийм те эмгхтэй хүн гарахгүй тийм зориулттай юм бас нэг одоо ийм цагаан залуучууд гадны мэдээж дагуулж явахгүй байх гэж бодож байна. Гэтэ биш үү л дээ монголоор ярьж байна. Монголоор цанаа байна. Яг уу. Үнцэн хөлн дээр мэдээж заагаагүй. Тий. Гэтэ цагаан яваад залуу байлаа. Гэхдээ бид нар одоо юу гэдгийг үе думаараа л энийг сахиж явж байгаа. Тий. Босод ангийн даваас цааш гадны хүн хэл хөлгөш гэдэг үү тий. Болж бүсгүй хүн дэс тийшээ гаргадаг. Ингээд тогтсон ёс заншил одоо хүртэл хадгалагдаад үлдэж байна. Цаашаа хэдэн мянган жил үргэлжлэхийг мэдэхгүй. Одоогоор бас яг одоо хүртэл ямарсан энэ хууль нь, энэ соёл нь, заншил нь соёлнууд алдагдаггүй үлдэгдээд явж байна. За одоо удахгүй тэгээд дараагийн бичлэгийг бид босод ангийн давандаас хүргэе. За ерөөдөө хамгийн ихний одоо бурхан халдун та бүхнийг үзээгөөл зорих бол хамгийн ихний отог бол яг энэ дархан газрын 5 салааны гүүр байгаа. Яг эндээс цаашаа бол юутэй дархан цаастай бүс нутаг. За эндээс одоо ингээд
шалгуулаад жолооч маань машин бүртгүүлээд бүртгүүлээд ингээд одоо хууль хэлтийн байгууллагад мэдээлэлгүй өгөөд ингээд цаашаа явчихдаг. За дараагийн зогсоол бол босоод ингээд даваа. Тэн дээр дараагийн бичлэгийг хий. За баярлалаа. За баярлалаа. За. За баярлалаа. Боломжтой сайн яваад. За баярлалаа. Наад нь юу гэх вэ? За бид нар өөрсдөө нөө YouTube болоод Facebook-ээс сургуудаар зүрээс аа. За нөө юугаа харуулах вэ? яа. Өөртөө сахалтай болоод наашилтаа нэг царай болоод. Гадаадын хүн явж магадгүй гэдсэн. Харин Салам алейкум гэдэг. Монголын багаас өөрийгөө батлаа шүү. За монголоор гоё ярина шүү. Монгол та нэг хамгаална үстэй янз бүрээс. За ингээд манай нөө юуны дархан застар газрын хамгаалтын бүс нутгийнхэн энэ ийм сайхан залуу Монгол гадаад ингээд би хэлээ. Монгол хөрөнгө оруулахаар ирсэн арабын жүлч байна. За явцгаах. За. За дараагийн зогсоол. Шарик. Манай үеийнхний бүх манд охоо юм шарик байлаа шүү дээ. Хай. Тэ? Оюутлыг отог байна. Сайхан модон үнзэн байшин. Тэгвэл баг өвөрт байхгүй шүү юм шүү. Одоохондоо Орой зугалж шүү дээ. Энэ аваар ингээд айлуудаар ах нар ингээд яваадсан юм байна л да. Тийм. Яадаг. Бууцсан тэгэл тий цайцуу хоолн дэргүүлээд сууж байгаа юм байна л да. Харихны билдэл орой шөндөө ч юм уу сүүл өглөө өвөрөөр. За тусгай хамгаалтын байгаа юм уу? асуу. За сайн байна уу? За сайн шинжилсэн үү ажил өндрөө. За манай хан хинтэн тусгай хамгаалтынхан бүтээл хийж байна. нэр юм лээ. Их болт. Маш их гаруу. Баг. Улсын дугаар 2878 Мокаир. Шинэ дугаар байсан биз дээ. Сая голд ячваа. За. Хэдүүлээ юу? Тавла. Тавлаа. Их устай. За энэ дээр гарах үсгээс. За. За. Яг хөдөлгөөн дээр ич. За нэг хүний 50000 төгрөгийн паспорт тасчаа тусгай Монголтой газар зүүн хэлж байгаа. За. Хичнээн машин гарав ийшээ. Аюугаа цөөхөн. За. Өнөөдөртөө нэг 30. Оо за. 30 машин. За. 90 баг л багш. Дунджаар нь хэд гарч ийн? 25. 100-аад машин гарах уу? Дугад машин гарсан. 100-аад машин гарчдаг тий. Яг нь хоноол буугаад байгаа болохоор тий. За бэлэн мөнгө байна манайха. Бага. Тий. Энд чинь сүлжээ байхгүй учраас бидэрт банкны карт хийгээд мобайл банк купе ажиллахгүй. Бэлэн мөнгө. Одоо хэрвээ бэлэн мөнгө байхгүй бол буцах нь шүү дээ. Гэтэ ингэж дөрөвжигээ сүлжээтэй шүү Оо бай юу. дээ. Хошин шатаа гардаг шиг нөгөө юугаар хотын нөгөө юун дээр давчаа дээр 500 төгрөггүй буцдаг гэдэг шиг. За алчсан. Тийм үү. Манти нөө 7 дугаар зүйлгийн пост шүү дээ. За. Өглөө тийш орох гэсэн чи бэлэн мөнгө байдгүй. Карт унших гэсэн чи За. карт уншихгүй. За. Чи одоо яах вэ гэсэн чи миний хажуу суужсны бацаа явсан. Нэг өндөр хямар. Энэ хоёр байна гэсэн чи нөгөө нэг мөнгөөр атдаг нь. За. Хямаа өгчтэй хямаа. Боёг нэг машин шиг байдаг тий. Давчаан дээр 500 төгрөг байхгүй буцсан шүү дээ гэдэг машин шиг байдаг. Карт уншихгүй. Карт уншихгүй. Яа ч боёг хямаа явсан бол авахгүй шүү дээ. Пост ч гэнэ юу ч уншихгүй. За одоо ийшээ битүү яхан хэдийн нуруу дагсан ийм байгалийн зогсолбор газар битүү ой шугууланд явж байгаа. Зэгстэй. За онон голын эрхийг өнгөрсөн. Байгалийн сайхан за 100 мөн ийшөө гайхамшигтай сайхан байгаа. За одоо удахгүй ингээд дахиад цаг маг гарын явж ээж босод ингийн даваа хүрнэ. За босод ингийн даваан дээр та бүхэнд
бичлэгийг үргэлжлүүлнэ. Сайхан байна өө. Гадаач гоё байна. За ингээд ононгийн шугуу дотор явж байгаа. За 2 жилийн өмнө энэ доот дээр бас яг ингэж 3 жилийн өмнө. 3 жилийн өмнө те. Бас яг ингэж яв таарсан. Яг энэ шугууд юу болсон гэхээр түүхийн яри. За энэ чинь ингээд хоёр талдаа ингээд юугаар зигс бургасаар ингээд шахагдсан юм нарийн зурс газар байгаа даа тий. За ингээд тухай арай өөрөө болсон байсан юм аа. 8 өнгөцсөн байсан тий. Бүр харанхуй болсон. Гадаадаас харанхуй болсон байсан. Тэгээ яг ингээд явсан чинь яг энэ хамрын урдуур нэг чон хараад юм да. Ингээд баруунаас зүүн тийш оп гэ. Хамгийн гол чиглэлнэ гэдэг байгаа шүү. Чиглэн. Тий. Хоп гэт. Өөрлөө ордог гэдэг. Өөрлөө орсон тий. Яастаа. Бид нар ч гашгирлаад явцсан. Тэр чинь ерөөсөө машины ерөөсөө хамар урдуур. Одоо юу гэдэг баг яа чам наач чийстэй яах вэ? Наадах чийстэй гаднаас нь битсэн бол алах байсан байж тээ сая. Амар балан гарах байж. Одоо харж байна яг одоо энэ ингээд энэ нарийн шугуу дундуур явж байгаа шүү дээ. Яг энэ нарийн шугуу дундуур ёстой хамрын машины хамрын урдуур ёстой нэг 2 метрийн цаагаар руу хоп гээл айхлах том чон харижсэн шүү дээ. Газаргын чон ямар чоноо. За энэ жил арай бас гигэдэд явж байгаа юм байна. Бас харахгүй шиг байна. Чон харах. Юу дутах юм байна. Сая дэхтэй бас нэг хоёр хос шаацаа бид бас зам газарч явлаа бас хөөрхий. Чи одоо тэг хангаа эзэн хүүхдүүд нэрж гинэ гэж хэлсэн шүү дээ. Аян замд бас гэдэг нэг өөцөн ирчүүд нэг иймэрхүү юм ярьж явж шүү дээ. Өөрсдөө баясгаа. Янз бүр байна ихтэй. Өсөх. Бачкахтаа. Бачкахтаа. Чи минийх л гэдэг наа. Ахад хэнийг л минийх гэдэг юм да. За сайхан бай. Наас удахгүй буухна. За энэ нартайгаа яг зэрэгцэл очих гэсэн те. Харин тэгээд очил майхнаа байхад гоё юм да. Харин майхан байхад сайхан. Ер нь тэгээд гэрэлтэй гигээд нар дээр хол замд явна гэдэг чинь сайхан шүү дээ. За энэ урдаас за олсод ирж байна. Буцаж байгаа машинууд яаж байгаа вэ? Харин ерөөсөө амар үд юм байна. Ерөөсөө зам тавьж өгдөггүй зүгээр чигээрээ явдаг. Тэг яг нөгөө хиймэрл ундаа толцсон ч ерөөсөө зүгээр зам тавьж өгөхгүй чигээрээ л явдаг юм шиг байна. За бид нэр ингээд бараг 4-5 машинтай зөрж байгаа. Хар урдаараа дөрөвс тий. Хайрхандаа мөргөөд энерги нь тулцсан ах нар бол зам тавина гэж гоёч. Зүгээр чигээрээ гэж ер нь мөрөгчгөө дайрж нисэлж гал явж байгаа. Тэр машины жижиг том хамаа баг. Харин хамгийн гол нь том жижигээрээ ирэх зүг нь одоо нэлээд том машин тий. Бид нар ерөөсөө ирж байгаа машин зам тавьж байгаа сурцсан явж байгаа. Нөө учрыг нь ойлгоцсон. Учир явдлыг мэдчихсэн. Маргааш л одоо зүгээр чигээрээ улаан явъя. Буцтаа яг ингэж л явъя. За, босоо тэнгэрийн аваан дээр ирсэн. Энд яста гой сувраг болчихсон байгаа шүү. Ийм зам муутай газар энэ эдрэгдээ яаж авчирсан бол. Бас хөөрхөн ажил болж тээ. За одоо яг энэ доош уруудаад энэ ийшээ уруудах чинь хамгийн чанга. Энэ одоо даваан дээрээс доош уруудахад хамгийн чанга хэсэг бол энд бий. За одоо ерөөсөө ингээд тэр цаана бурхан алт харагдаж байгаа. За тэр цаана гэрэл харагдаж байгаа хэсэг бол яг энэ доор мөсөн хайлаа энэ доор яг энэ доортл хэсэгтэр маш том мөсөн хайлаа үүссэн мэт. Энийг нэг даваад гарчвал тэгээд машин саадаг үү те. Салам алейкум. Малейкум салам гэж.
За яг л гоё. Гэгээ татарч явах үед гоё үед ирлээ дээ. Одоо эндээс цаашаа тас харахгүй болох юм бол бичлэг хийж чадахгүй байх уу. Юуны дараа одоо ингээд юуны Бурхан алдааныхаа бэлд очихоор бичлэг хийцгээрэй. За ямар ч суулан дээр гарсан. Бодохч. Зам бас чанга биш шүү. За энийг бусад тэнгэрийн овон дээр гэсэн бичээсээ та бүхэн уншиж үзүүлье. Их эзэн Чингис хааны зарлиг ёсоор язгуурын Монгол аймагуд нутаглаж алтан ургийн үүсч мандсан их хаада өргөмжлөн эзэн өвдийнхөө алтан шарилыг тавьсан ариун догшин нутаг гурван мөрний их бурхан галдан гуулын онголж дахиж тэнгэрийн босго даваанаас цааш буруу илэгтэн бусрамг явдалтны мөр бугаргаа химэн цааслан хориулсан билээ. Мөнх дүнгийн дор дээрхийг энэ иймэрхүү бичих ихтэй ер нь сийлмээр юм бэ. Энэ одоо чинь юугаар битсэн учраас юу яачдаг нь арилждаг юм байна. Сийлчих юм бол нэг чулуун дээрээс арилгахгүй шүү дээ. Доошоо бичихнэ ингээд яачиж харагдахаар болчих. За тэр дээр бас уг нь бас бичтэй байна. Харамсалтай нь бас бичнэ харагдахаар болчих. За бичийн ерөнхийдөө нь ойлгох арга юу вэ харъя. Мөнх тэнгэрийн өвчин дор Монгол улсын Далай хааны эдгэрэлж их ил булхан хар нэгэнд бичиг уншигдвэ. Сар одтойгоо ингээд айгүй гоё тавьчихлаа шүү. Дээш одоо янз юм байна. Одоо би яг тэрийг харуулж байна. За одоо ингээд шинийн 7-ны сар. Яг одоо ингээд босго тэнгэрийн тал сар байна тий. Тий. Босго тэнгэрийн юутай. Яг ингээд нэг юунд орж яг юуны орой дээр ирж таарах үед таарсан байна. Бас гоё агшин байна. За ингээд сарны барил нэрэл гоё таарлаа тий. Босго тэнгэрийн аваан дээр. Хоппа. Оо, камерынхаа хив буруу эргүүлээд. За камерын дээр их гоё гэгээд харагдаж байна. Нэг нүдэрээ харахад бол нэлээд гадаа харагдуулж харагдаж байна. Бүүдийцсэн байна. За одоо юу авах вэ? Нэг ухс игээл орлоо доо. Одоо тэр доор гарахад одоо доошоо уруудахад бол нэлээд чанга. Тэгээ хэдүүлээ юу яа. Нэлээд тойруу замаар уруудъя. Тэгэхгүй бол бас яата. Яг өвлийн дугуйг. За анх удаа ирж байгаа хүмүүсээ яг ингээд бурхан алуун чиглээд одоо энэ авааны цааталтад ийм зам байгаа. Энэнгөө доош урууд огцсон муруу. Тэгээ доошоо халиад ошингүүцсэн уулын нөгөө нэг ингэрт байгаа цас хайлаад наран тайлаад цаашаа урсцсан. Энэ зам бол цаашаас аимшигтай байгаа. Тэгэхээр алей баван гаталд яг уулынхаа юу дагуулад уулынх хэрэг дагуулад ингээд зуухан тойроо буудаг зам байгаа. Энэнгөр явбал илүү аюул багтай. За ийш явах уу? За тэгээд за халиа бол нэлээд байгаа. Гайгүй байна. Амтгүй ичээс одоо айтаахан таа. Яг орохоор хэцүү. Бас явахаар бас юу. Чанга тий. Би нэг 7-8 жилийн өмнө явахдаа яг ингээд бууж ирсэн. Jeep service-ийн хамт явж таарсан. Нүтүүдээ ингээд босоо асла амир байсан ш. Яг ийшээж уруудж байна. Би ч бүр нэг халз бас бүр сток шахуу баг 100 дугуйтаа нэг бууж ирсэн. Баланга алдсан. Танк тий. Амир. За яа. Гадаа нэгэн хөтөн болж гар бэрж байна. За. Яста нэг нар буугаад башхурдаа харах болчих. Батг дээр ямар ч гэсэн ирлээ. За одоо эндээ тэгэл майхнаас. За энд бууж. Тэгээд гадаад жоохон тэгшин талбартай газар юу вэ? Майхан барьчих. Одоо энд л байна да. Байна уу? Уусаа энэ гал байна л ба. За. Яг энэ дээр л усаа да. За. Тэгээд
Яг сайхан газар олчихгүй яав. Тэ гал баг биш. Тэ? Аа. Цөөхөд юм бэ. Шинжингээ ирчих واخоо гэдэг. Шүн өстэй зөндөө. Тий. Аа. Тэр хоёрын зогссон шүү дээ. Үнэн үү? Гоё газар байна. Оч үзэх үү? Яг зүрх юм болно. За бууж өшөө гоё майхан гэлэг дотор би хараад байгаа бүтэн талбай хараад. Майхан байхад хэр тохиромжтой. Бууж байгаа хараа. Оо энэ ерөөсөө майхны зөрүүлтэй газар байна. Энд тий яг уу сайхан цэрдүүс хөлдөөслөө гэдэг яг уу биш уусаа дөө. Мишэдэ жоо. За гэр глэмбийнхаа жолон тентийг барьж байна. Өвөл ерөөсө жолон тенттэй айлж үзээгүй. Энэ уг нь өвлийн доторлоготой гоё майхан. Агуудаа өвөл үнтэй айлж үзэж байна. Тэгээд хэр дулаахны одоо шалгая. Ядж яхад бид чинь 100 байхгүй ирцээ. 100хгүй ч гэсэн бас яг бай. Дулаахан байх гэж бодож ямар гадаа хасанс тийм байх. За би нэг бичлэг хийхээр майхан барилдаж чадахгүй. Майхан барилцахаар бичлэг хийж чадах болж байна. Сайн ингэ тойруулж ястыг хийгээд өгч учраас. Тэгээ харалтаа зүгээр ихлэ гацуудаа зочихоо. Тэгээд уяагаа дараа нь татдаг авч. За одоо ингэ барьсхийн дараа дараалаа. Өгсөндөө бахаа өгсөн. Чүү. За барь дуусчлаа. Харахад нэг юм цомцог гэр босчихсон юм шиг боловч одоо энэ гэр глэмпингийн жолон тент гээд гэр глэмпинг жолон тент гэж байгаа. За ийм гэр би дотор өвлийн дулаалгатай. За өвлийн дулаалгыг нэлээ харъя. Өвлийн дулаалга нь хэр байна хөө. За энэ нэг юутэй дотроо гэр тавиаг бол харагдахгүй. Тэрнээс сайхан өвлийн дотортой. За би одоо гэрэл гаргаж гарнаа ишээ. Гэрэл тусгая шүү. Гэрэл тусгаад хэдүүлээ өвлийн дотортойг нь харчихъя л та. Гэтэ гадаа харьцангуй гой дулаахан байна. За орно. Хөөбба. За харагдана. Нэр юм тоонтой. За ингээм дотортой, давхар дотортой. Тэгээд нэг юм гэр за өөртөө юм. Майхан чи бүрэнхий болохоос багтаамжтай юм. Хаяны ийм ор бол ийш ингээд гуравч багчгаар юм байна. Дотроо сайхан дулаахан байна. Өө за яг энд юуны оролт гаралт 100-ны. Бид нар 100 байхгүй. Тэг яг энд явж сон. Өглөө үрээр наран мантгаас сонирхол дундаа. Welcome да. За хоолцоо юу? Чинөөх уу? За энэ гал бэлтцэн. Орой хоолыг чинь дуулъя. Гэгэм нөөчлөө. За оройд ирсэн юм чи бас. Хөнкөө хоолой бодъё. Тоогоос өгтөө шүү. За. Асаа манайх энэ юм байна штэ. Баха материал хийгээд ашигласан. Хийж байгаа юм харж харц зүгээр. Яа, за энд юу юутай вэ? Манайшаа гоё тайлбарлаарай. За наа чин бодооны яс атэрсэн. Бодооны ясаа хийгээд дээрэс нь нэг замдаа идэх гэж авсан бууцаа хийгээд байж байхгүй шууд бууцаа хийгээд тэгээ хунчиртай өвчүүний махтай. За сая цагаан сарын ууцсны би өвчүү байсан. Тэрийгээ сайхан хичээ ийдсэн. За тэгээд хунчиртай. Аа яа. Баурцай. За өвчүүтэй бууцтай ийм аяны цай. Өвчүүтэй бууцтай хунчиртай. Тэгээд булууны яс хийцэн хайцсан. Аа сайхан. За өөрсдөө юм чи ямар хээгүй, хээри хүмүүс хээгүй. За
За гарах уу. За буудлын цагаа уучаа тэгээд хамтъя да тий. Тэгээд За гадаа янз юм байна. Дулаахан гэж ихтэйхэн. Гал тойроод сууцгаач юм дээр. За ингээд тойроод отог отгоод би цаагур би тэнд би. За энэ хүмүүс бүгдээрээ л ухаан алдундаа үлээ гарна. Одоо шөнийн 10 цаг болж байна. Тэгээд үүрийн 4 цагаас ахуулаад бишээ гарцгааж эхэлнэ дээ. Үүрийн 4 цагаас янгир байгаа амар. За. За сайн өөрөө хол идэх үү. За өглөө нэмэнд. Сайхан амарсан доо. Бас чанга амарлаа. Жохон daарлаа. Жохон ер нь daарлаа. Daарлаа тий. Даарчлаар ер нь суудчихлахгүй. Аргагүй өглөө майхан зуухгүй болох юм. Харин тэг зуухгүй болохоор өстэй. Чанга маа. За өглөөний 4:30. Хаад өгч. Одоо жинхэнэ хайхан лугаа үзтээ юм да. За энэ доо юу яаш вэ? Ширүү авах уу? Ширүү авахгүй. Чиний атаг үүсгээр амьсгаач тийш үү? Амьсгаараа багцсан үгээр шатчих шүү. Тоодон болгоод алгуулчтэй. Яа одоо ингэ гадаа тасарахгүй. Тупа. Үт. За ингэ энэ тэнд бүрдсэн галнууд тойрмууд бүгдээрээ хоол руу гархан гараад яваад эхэлсэн баха. Хараас нь дагаа явчихна да. Юу ч харагддаггүй. За одоо дээшээ гарч итэл орчих хөө. За цаг 6:30 болж байна. Тэнгэр хаяар чинь нард хариугүй мандлаа. Хаяарсан байгааз. За ер нь тухайн албаны нард хариугүй гарлаа. Яг нүнээс нэг моднаас гарахын дөнгөж шуурдаг. Хамс хийж байна. Ингээ моднаас гараад гисэг явдаг юм аа бас. Тэгээ моднаас гараад хүүтэй учраас доторх бодолхгүй салахгүй л. Би ч амар хөлөөдөг, нороо хөлөөдөг. Нойтон нийт норцсон. Майкл болгох учраас. Солио да. За энэ доо байхгүй. Уулын бугуу, хандгаа юу вэ? Том гişэл хоол алхаад алга болцсон байхгүй. Бараа зурггүй. 3 сугн эн чинь ингэж ард нь майл явж байна. За тэгээ доороос олон хүмүүс алхаж ирж байгаа. Морьтой ч хүмүүс гарч байна. За дээшээ харуулъя. За одоо ингэ хариугүй моднаас гарлаа да. Модны зах дээр ирж байна. За ингэ олон ирчүүд дээшээ харагч байна. За доор дунд овон дээр байсан ирчүүдийн тоол бол ер нь нэг 50-60 ирчүүд бол байсан тий. 50-60 бол за нийтээр бараг 100 гаруй байгаа ах. Яг тухайн үед бид нартэй яг нэг цагт явж байгаа. 50 хүн байна. Доошоо ингэ цуу олоо явж байгаа. Доороос юутэй морьтой хүмүүс бас байд юм байна. Морь 100,000 төгрөгөөр үлсэж явдаг гинэ. Гэтэ тэр өгдөөч яг дунд аваас дээшээ өксүр дээр морьж явахгүй хүн жоохгүй хэцүү. Тэр үед үрх юм мориндоо чирэгдэж морьж чирэж яач яваад асуултээ. Морь чирээд исэн мориндоо чирэгдээд исэн хүмүүс. Чирэх морь чирхэн чирээд мориндоо чирэгдэн чирэгдээд явж исэн тий. За одоо хуцаас л дараагийн зогсоол. За тэр нэг модгүй хэсэг дээр гараад би нэг бас бичлэг хий. Гисэг газар байгаа. Хэрэгсийг харуулъя. За моднаас гараад ирсэн шүү. Одоо ерөөсөө ингэж дагуулж өсөөл хоп. Бурхан алдууны маань дээд аваад тэнд байна да. Манай хөөх ах харал да. Тэр ягаан анхныхаа өрөвчийн үрцэн. Тэг хөөх ахтаас танилцлаа зонд. Хөөх харж байгаа шүү дээ. За ингэж моднаас гараад сайхан цоож энэ да. За тэнд бол жинхэнэ Монгол упаа ахнаар бол зүгээр мөнгөтэй баян упаа ахнаар зүгээр морио унаад морин дээр тамхид та тухтай явж байгаа. Бүгдээрээ. Хүнд аахгүй наач аимстай. За. Яа. Нэлээд жавтай болж энэ дэжээ гад ирсэн чи. Янз харж байна да.
За хариуг гарлаа та. За энэ мөртөө хүмүүс ингэ амар юм уу шах. За хариуг нар гарлаа. Одоо ийш харж байна. Ийм сайхан. Бүгдэн дээр нэгэд. Одоо ялс улаараад газ вантлаатаа 20-30 м дараа вантах байх. Хамжаа гарчих юмсан. За гарлаа шүү. Чу. Гүшүү төртөө авшаа. Йоо. Чу. Янзын сайхан байна. Агаар. Оо нэг хонхроо төглөө. Төвдийн нэг бичлэг байдаг та. Дарамсаалаа ороод мөрөх гээд явж гинэ гэд. Төвдүүд ингээл мөргөөл хөрхөө явж байгаа бичлэг байдаг шүү дээ. Харахаар тэнэг юм шиг санагдаад байдаг. Явж. Нөгөө шоолдог хүмүүстэйгээ манивт нэг ялгаагүй л. Хөрхөө уулаандаа мөрөх гээд ингээл бас л найлаад явж шүү дээ. Хүний итгэл өмчлөгийг юм шоолж дэмий юм байна. Хүний өөрийнх нь итгэл өмчл болсон нэгэл мөлхөөрч чутгаач мөрдөг байх нь шүү дээ. Нөгөө мо ягаан цөнгөтэй ах маань явж илвэ. Тэр дээр бурхаа тэтэш нь оогсөр байна да. Яа. Тэр нөхдүүд үүр дээр орж байгаа юм шүү дээ. Харагдаж байна тэр алхаж шүү дээ. Тэгээ гарчвал шүү дээ. Болох юм байна даа. Тэгээ тийшээ явсан юм да. За яа. За. Шиний нанинаар мандлаа да. Наран мандала намрын шаргалсаар мандала наран мандана. За яста гоё нэ. Гадааж гоё цээрага. Үнэхээр сайхан. Янзын гоё. За яг бол өргөлдөж бол амжсангүй. Гэхдээ хариуг одоо энэ дээр хариуг өгчөөд байна. За хариуг өгчөөд байна. Жохон зүтэр гарлаа. За ямар ч сэнгэр бил дээр хийсэн. Маргаан боллаа. Гахамжтай сайхан байна. За зүтгнэ. Заар бүтэн чавгаад ирлээ шүү. Ямар гоё юм бэ. Гэгэн сайхан. Гахамжтай гоё явчих. Тэр. За зүтгэхүү манайхаа. За зүтгэж. Одоо хэдэн жил байна? Одоо юу авах тий? За би та бүхэнд уулын бугыг хараад бай. Тэр дээр байгаа нэг тэр харж гинөө. Тэр нэг уулын бугуу. Савдуу хангаа юу тэр.
тэр нөхөө чи инх болж үдэ. Яа, үнс өртөө яа. Хангаан буугаа. Уулын ус авдгүй тэр одоо зогсож байгаа тэр модель хүний байгаа нэг цаанаа өөр юм. За яас гинэ. Чү. За тал дээр гараад ирсэн. Одоо энэ чинь километр гарсан алхаад. Гол юм сэлтэй. Шуурдаг. Жавтай хүйтэн гэсэн энэ газар. Цаанаар баг хөдөлдөг. ганцаалаа. Явси. Яа. Өнгө мотон ус яах гэж байна. За 1 км гарах ч боллоо доо. За хайхныхаа радиогаар ирсэн. За хүн байна даа. Шууд орчих юм бэ. За наран манцаа наран нэгэн дэш бас мэдсэн байна. Цаг л болж байгаа харагдах. Цаг одоо хэд болж исэн бэ? Цаатнаа. Нэмрэн шаргалсаар мандаа. За 7:44. Бүгд 5 цагаас нааша гарч эхэлсэн. Одоо Арич. Чинь баг 3 цаг алхсан юм байна. Харцгүй өмнөтэй гэсэн янз юм байна. Нэмрэн шаргалт чимандана. Зясах. Хүн сайхан байна. За бодчоод сүгөрөөд зинда. Хайхамжигтэй сайхан байна. Намайг одоо амар тоноглсон байна загнаад. Харин энэ чи амар юм байна. Нэг мэдсэн чи юу вэ? Яа бүрэн уулын алхалтын явсан уцтай амар явж шít. Үгүй нөгөө хинийхэн Треx Pro-ийн манай эндовт нэг юм ботлоод бэлгэлсэн байгаа. За бэлгэлсэн. янзын. Тэгэнгუут нь бас энэ уулын алхдаг гуталтай болсон хүмүүс ч яах вэ? Янзаг юм байна. Чиндик чинь болохоор Треx Pro юу гэдэг загварнэ? Мэдхгүй. За миний бодлоо Gravity гэдэг загварнэ. Миний яадаг гэхээр амар хөнгөө. Тэгээ юу н уулын алхах чинь гутлыг чухал юм байна. Яг ингээд алхахад юу яадаг? Дээрээс нь огт халтчихгүй. Тэгээ халтчихгүй гутлын дутагдaltaй даад юу вэ гэж Гуулгаж болохгүй. доошоо уруудахтаа гулгаж явж болохгүй. Дээшээ гарахад бол сайхан юм бэ. Тэгээ одоо гулгаж чадахгүй өвдөд байна. Амар өвдөд юм. Drex Pro-гийн бороо. Доошоо Өвдөн дээр ачаалаа тий. дээр нь юм байна. Бас нэг гоё юм байна. Би үгүй солих гоёмс авсан. Дээр гараад солино. Чи бараг 3 цаг гарan 3 цаг Одоо буухтайгаа бараг цаг гэхлээр чинь 4 цаг алхах. 4 цаг гарan ингээд алхачлаа штэ. Яг одоо юм байлаа 4 цаг алхацсан байна. Тэгэхэд хөлхөөрэ. Харин тийм ээ тий. Ямар ч хийгээд байхгүй. А тэгээ яг зөв юу юм бэ? Тэрний учрыг нь би олсон. За. Ер нь бол яг хуу тийм дулаан бол биш юм байна. Тэгэхээр нэгсэндээ магадгүй агаар солилцоо сайн. Тийм байна. Яг угаасаа алхдаг гутал чинь тийм зузаан байх шиггүй. Харин тийм. Тэгэхээр тийм юу биш. Гэхдээ нэмгэн хэрнээ нэг айхлаа дараалаа сүд Тийм болох. яг.
Зориудын уулын алхалтын готлог гэдэг чинь өөр юм байна л да. Одоо тэгээд би чинь 10 оноос хойш ууланд алхаж байгаа. За. Одоо чи 15 жил алхсан. За бас удаан алхаад тахлаар өвдөг болчихсон. Өвдөг бүрстэй яг буухад дээшээ өсгөх зүг. Харин тийм. Яг буухад амар өвдөж. Өвдөг аллаа. Дээшээ гарах жоох амьсгаадахад хэцүү. Дээшээ бол зүгээр. Тэгээ ер нь бол манайхаа ууланд алхахад хамгийн гол зүйл нь одоо наваа ингээ харж байгаа баг ингээд тий ингээд цамцтайгаа ингээ алхаж байна. Ер нь бол хүлэрж болохгүй. Тэгээд уулын алхалтын гол зарчим бол жигд амар нарт юм. Тий. Жигд хурдаар тий маш удаанаар тэгээд зогсолтгүй явах хэрэгтэй. Тийм байна. Тэгээд аль болох хүлрэхгүй байх гэж чичээх хэрэгтэй. Би угаасаа хөлөг нь тодорхой. Тэгэд солих хуцаа авчин байсан. Дээр бодолт бүх юм солилцсон. Тэг хөлөхгүй учраас дээлийн хуцаад өмсөхөд яах чгүй. Тэгэд оймсынхаа хөлөөсцэн байх хэрэгтэй даа гэдэг оймсоо солих гэж бодсон чи хөө. Оо атсныг бол гэдэг. Одоо надад ч зэрэг мэдрэг чинь хөө. Сайхан. За. Одоо бөө энерги Өөсч өглөө. бөө энерги. Байхгүй. Нөө цагаансараа хамаг бууз байхгүй. Нүүзгөр орц. Яг тэглээ тий. Тайс хоёр үзэгтэй залуу л да. Одоо илүүдх юу? Доошоо бууч одоо тэгээд ховшин хоол хийж идэв. Ямар хоол их вэ? За цөөн. Нэг цөөн гэж. Баан цөөн цацгс ирчээл. Тэгээ. Босчаал явъя те. За. За. За ба. Янз юм чинь шүү дээ. Юм тоод дүүн зөм болчихжээ яана. Бардаг байгаа манайхаа. Нэг мангас зүүн гэх юм байна. Цэцэг байгаа. Оо айгуу жоохон гоо. Чи юу ярина. Махан ихнөхөөс гурлын ихтэн гэж бол байхгүй. Яа, наад булууны ялчаад юу вэ? За энэ булууны ямар болж байна? Яа, яцтай. Хээрийн цөөн хийж ирсэн болсон юм. хээрийн цөөн ийм байхад зүгээр үстэй. Яах тий. Бид ирчүүд цөөн хийгээл үз тий. Энэ жоохон том личцэл байгаа үз махын. Өчүүний махын сайхан том личцэл байгаа үз тий. За усгоо. За маань чанаа илээд өгье. Энэ нэсний Хупа. доороос нь ажиг шүү. Тоотхын эргэтэл нь утгацсан шүү дээ. За бол юм. Үз. За Юу нэг мангас юу сарыг агилж байгаа юм чи. За. За. За явсгий. За янз. Хүлгийн жолоо гэрийн зүг заллаа. За хаста. Шинийн 8-нда Бурхан алдуу хайрхантайгаа өчрөн золголоо. Ургахын улаанаар наасайхан тосч авлаа. За мангас машаагийнхан мангас цовын мангас одоо бууцтай цайг уулаа. Бууцтай цай. Бас л хэдэн өдөртөө хоол идэх хэрэг боллоо. За зугаатаа сайхан байлаа. Хамт байснаа зүтээ баярлаа. Дараагийн гоё аяллаар эргэн уулзъя. Яа.